одоо урд нь ажиллаж байсан зам тээврийн салбарт олон жил ажиллаж байсан. За хариуцлагатай, шударга, за шийдмэг ажилдаг. За ямар ч байсан энэ ажил дээр бол зөв зүйтэй шийдвэрүүд гаргаад зөв ажиллана гэдэгт бол итгэж байгаа. За бид нар олон жил хариуцлага гэдэг зүйлийг ярьсан. Тэгээ хариуцлагын маань гол үндсэн суурь нь бол энэ авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаа байж байгаа. Тэгээ бид болохоор авилгатай тэмцэх газрыг болохоор нэг айлгадаг газар. За эсвэл аливаа нэг хүнийг одоо гогддог, дэгээддэг ийм л газар одоо байдлаар бол хараад идэг болчлоо. Тэгэхээр гол суурь маань бол төсвийн одоо төрийн ажил маань зөв явж гэнэ үү гэдэг дээр бид нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй юм байна. Төсвийн тухай хуулиар зөв баримталж гэнэ үү гэдэг дээр нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ дээр хамгийн гол нь одоо хуулиа баримталж байна уу, хууль нь зөв явж байна уу? За тэр тусмаа орон нутгийн хэмжээнд бид бол ярьсаар байгаа л одоо орон нутагт нэлээд том эрхийг бол өгсөн шүү дээ. За тухайн үед бол яригдж байсан орон нутагт бол бас энэ үйл ажиллагааг аваад явах чадвар байна уу? Хуулийн хэмжээнд явж чадах уугүй юу гэдэг асуудал яригдж байсан. За тэгээ эрхийг өгсөн. Маш том төсвийг бол олгосон. За энийгээ хүрээнд одоо мэдж байгаа ч байна, мэдэхгүй ч байна, алдаа дутагдал бол маш их гарч иж. Тэгэхээр гол зорилгыг бол бид нар ерөөсөө энэ төсвийн тухай хууль, төрийн албан хаагч зөв үйл ажиллагаа явж гэнэ үү гэдэг дээр нь бол анхаарлаа бол хандуулж ажилласаа гэсэн ийм зүйлийг бол та бүхнээс хүсэж байна. За тэгээ энэ маань бол урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бол нэлээд зохион байгуулагдасаа гэж хүсэж байна. За сая бас саналууд гарч иж байна. Ер нь бол соён гэгэрүүлэх ажил гэдэг маань бол бас л нэг плакат эсвэл очоод нэг хичээл заачаад явах биш ээ. Очоод тэр үйл ажиллагаа нь бол алдагдж гэнэ үү? Мэдээллийн дагуу тэр төсвийн тухай хуулийнхаа дагуу явж гэнэ үү? Хууль дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа нь явж гэнэ үү? Гэдэг дээр л ер нь анхаарч ажилласаа гэж бол танаас хүсэж байна. За тэгээ хэд хэдэн одоо асуудлууд үүсэж байхын орон нутагч тэр одоо аливаа газар бол гарах юм. За тэгээ гарчаад улс хохироогүй гэдэг дээр тэр ажлууд нь юу одоо хууль ёс үйл ажиллагаанд хаагдаж яваад байх болтой. Гүн чи тэгж болохгүй шүү дээ. Заавал хин нэг нь хохирсон байх биш. Улс гэдэг чинь өөрөө бидний одоо төрийн талаар үйл ажиллагаа явуулж байгаа төрийн одоо ард түмнийхээ төлөө хийж байгаа ажил шүү дээ. Тийм болохоор улс хохирж яах гэдэг нэг тийм улс хохироогүй одоо хохирч байхгүй гэсэн нэг ийм зүйлээр одоо хаагаад байх болтой юм шиг байна. Тэгэхээр энэ дээр бол нэлээд анхаарч ажиллаарай. За тэгээ гол нь бол урьдчилан сэргийлэх ажил дээр бол нэлээд анхаарна үстэй. Одоо сая бол 4 жилийн хугацаанд нэлээд санаа зовоосон. Заавал сэтгэл таалагдаагүй ийм одоо хууль зөрчил үйл ажиллагаанууд нэлээд явах шиг боллоо. Энийг бол бас зайлшгүй эргэж бол харах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Энэ маань биднэрт бол цаашдаа зөв ажиллахад тэр тусмаа орон нутаг, тэр тусмаа одоо төсвийн захиран зохицуулж байгаа одоо албан хаагчид маань одоо зөв жишгээр цаашаа явахад бол нэлээд хариуцлагатай ийм зөв голдролд нь оруулах хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй бол урд нэг ийм ажил хийж л байсан шүү дээ. Нэг ийм юм хийгээд одоо зөв одоо яадагч хүн байлээ шүү гэсэн ийм уурын сул бол бий болох гэдэг тал бол тэр тусмаа орон нутагт бол харагдаад байгаа шүү. Энэ дээр бол та бүхэн маань бол анхаарч ажилласаа гэж хүсэж байна. За баярлалаа. За болд.